За ингээд киноныхоо 4-р ангийг ярьж өгье. Кино өмнөх үеэр эхэлнэ. Сеуг автобусанд суугаад гэрлүүгээ харж яваа харагдана. Маргааш өдөр нь болж Сеуг ажилдаа ирээгүй өөр эмчээс мис засалд ороод өгөхийг гуйж байгаа совилгчийн яриаг багш нь сонсоод түүнийг ажилдаа ирээгүй гайхан найзаас нь түүнийг асуудал тэр өвлийн хувцас авахаар гэрлүүгээ явсан гэж хэлдэг. Ингээд багш нь хаа эмчийг дагуулад Сеугийн гэрт нь очдог. Сеуг үүдээ онгойлгоод хартал багш нь болон хаа эмч хоёр ирсэн байлаа. Сеуг нилээн сандарч эргэлзэж байснаа тэр хоёрыг гэртээ оруулна. Гэрт нь орох замд нь багш нь түүний ачаанд гадаа харсан байхыг хараад гайхаж зогсоно. Хаа эмч Сеугийг танил эмээгэндээ амьдардаг багтаа их зовлон үтсэн гэж багшд нь ярина. Багш хаа эмчийг эмэнд яваад иргээ гаргадаг. Тэгснээ Сеугээс өнөөдөр яагаад ажилдаа ирээгүй болохыг асуутал Сеуг үннээ хэлж өгөхгүй худлаа зохиож хэлнэ. Багш түүнийг нь мэдсэн бололтой хажууд байгаа номоо харснаа хоёулаа яг энэ ном шиг хоёулаа адилхан. Чиний юу бодож байгааг би мэдэж байна гэж хэлнэ. Балмагцсан Сеуг хаа эмч рүү залгаад бошуу хүрээд ир гэж түүнд хэлдэг. Ингээд уцаар яриад гартал багш нь өрөөндөө байхгүй байлаа. Сеуг багшигээ хайгаад гадаа гартал багш нь нөгөө гэрийнх нь гадаа бүх ачаанд гарчсан байсан агуулхад очиод Сеугийн өчигдөр орой алсан хүний цогцыг хараа сууж байлаа. Багш нь түүнээс яагаад ийм зүйл болсон талаар асуудал Сеуг энэ бол осол байсан. Өчигдөр гэрлүүгээ харж явтал нэг хүн араас нь дагаж орж ирээд түүний гэрт нь хүчнэтгий завсан талаар ярьдаг. Ингээд яах ч аргагүй Сеуг өөрийгөө хамгаалснаа хэлнэ. Ингээд багш нь Сеугийн гэрээс гарч явж харагдана. Энэ хооронд Сеуг багшийнхээ хэлсэн нэг үгийг бодож зогсоно. Багш нь явхаасаа өмнө Сеуг танд ганцаараа учрыг зохицуулж чадахгүй гэж хэлсэн байлаа. Сеуг нэг зүйл ойлгосон бололтой багш дээрээ гүйжчихэд маргааш би ажиллах болно. Та бити санаа зовоорой. Маргааш уулзъягээд маш ад жаргалтай урам орсон байдалтай инээн. Үзэгдэл солигдож одоо үед зурагтаар мэдээ гарч эхэлнэ. Тэр мэдээгээр цагдаа нар нэгэн эмэгтэй хүний цогцыг сүмийн ойролцоогоос олсон талаар мэдээ гарч байлаа. Сеугч бас хэргийн газар ирсэн байлаа. Дүүн түүнийг явъя гэж зөндөө гуйсан ч тэр тоосон шинжгүй. Тэр эргэн тойрноо харж яваад нэгэн хүнийг олж харна. Учир нь багш нь цагдаа нартай хамт байхыг олоод харчихна. Үүнийг харсан Сеуг уур нь хүрсэн бодолтой дүүгээ төрүүлээд явжвэгээд өөрөө нэг тишээ яваад өгнө. Цагдаа нар хэргийн газраас нилээн хідэн баримт олсон бололтой тэдгээрийгээ нэг нэгээрээ шалгана. Багшийг дуудаад гадаа таны шав ирсэн байна, таныг дуудаж байна гэж хэлнэ. Багш гараад хартал хаа эмч багшийн компьютерийг авчирсан харагдана. Гэхдээ багш ахаад сайн хартал Сеуг цагдаагийн нохоог эрхлүүлсэн сууж байдаг. Цагдаа нар Сеугийг их гайхнаа. Яаж нохоотой уучраа ингэ сайн олж байна гэж хэлдэг. Сеуг өөрийгөө добермен хичээдэг, бас тархины мис засалч гэдгээ хэлээд амждаг. Үзэгдэл солигдож багш Сеуг хоёр нууцаар ярилцаж байгаа хэсэг гарна. Сеуг багшигаа цагдаа нартай нийлж өөрийг барьж өгөх гэж байна гэж ойлгосон бололтой. Аваардын шагнал аваагүй болохоор ингэж байгаа юм уу? Би танд мис засал хийж өгөхгүй. Таны алсан найзыг чинь би олох болно гэд яваад өгнө. Ингээд явж өхийн цагдаа холоос Сеуг ажиглан зогсоно. Үзэгдэл солигдож Сеуг өмнөх үедээ багш болон багшийнхаа найз хоёрын яриаг сонсож байснаа санана. Тэр ярианд багштай нь хамт сурдаг байсан нэг эмэгтэй маш хурдан хүнтэй суусныг багшид ярьж байгаа талаар сонссон байлаа. Маргааш өдрөн Сеуг багшийнх нь алга болсон найзын хүүтэй уулзгаар тохирсон байлаа. Ингээд тэр хоёр уулзаж олон жилийн өмнө үүдээ барьсан галзуугийн эмнэлэг рүү явхаар болно. Энэ хооронд үзэгдэл солигдож нас барсан совилгчаас шинжилгээ авна. Багш цагдаа нартай хоол идэж байлаа. Гэтэл гаднаас туслах нэгэн цагдаа орж ирээд хохирогчийн биеэс амьтны үс олдсон. Түүнийг бид нэр шинжилгээнд өгсөн байгаа. Удахгүй хариу гарна гэж багшид хэлнэ. Энэ хооронд манай хоёр олон жилийн өмнө үүдээ барьсан галзуугийн эмнэлэг дээр ирнэ. Манай хоёр үнэхээр аав нь олон жилийн өмнө энд байсан эсхийг тодруулах гэж яваа бололтой. Ингээд өмнө нь ажиллаж байсан ажилтан түүнийг байсан гэж нотлох бүхий баримтуудыг харуулдаг. Гэхдээ хүн нэг л итгэж өгөхгүй байлаа. Тодорхой баримт хэрэгтэй гэж тэр ажилтнаас шаардна. Ажилтан түүнд өмнө нь эмнэлэг твтэж байсан
хүмүүсийн зураг байгаа. Тэр зургийг нэг найзаасаа аваад үзүүлэе гэж хэлдэг. Ажилтан Сеүгт нэг эрэгтэй хүн түүнийг байнга эргэж ирдэг байсан гэд ам алдчихна. Гэтэл Сеүг с ижиг авсан бололтой энэ хүн үү гэд багшийнхээ зургийг түүнд харуулдаг. Гэтэл ажилтан тэр царайн дээр тогтож чадахгүй, мэдгүй байна, санахгүй байна гэж хэлнэ. Дүр солигдож багш Сеүгийг тагнуулдаж байгаа бололтой Сеүгийн зургуудыг эргүүлэн харна. Сеүг нөгөө ажилтан дээр очиж энэ хүн мөн биздээ гэж байнга шалгана. Ажилтан санахгүй байна гэдэг үгийг байнга давтана. Өдөржин хүлээгээд орой болсон байлаа. Манай хоёрын тэсгэр нилээн алдарна. Нөгөө найз руугаа залгаад хурдан зураг явуул гэтэл найз нь нуцсан авдаггүй. Хүү уурлаа чи бит хоёрыг холигтож байна гэд түүний газар түлхтэл нөгөө ажилтан гараа зүсчихнэ. Сеүг гарыг боож өгөхгүйд нөгөө ажилтны бэлэг нь хайчилтал хүүгийн аавынх нь бүгжийг зүсэн байлаа. Ингээд энэ ажилтан яалтчгүй ааваас нь бүгжийг авсан буюу тэр галзуугийн эмнэлэгт аав нь хэвтэж байсан тодорхой болдог. Гэтэл энэ хоёрын яриаг хүү гаднаас сонсчихно. Тэгээд хүү аавынхын бүгжийг авах гэж нөгөө ажилтантай нилээн их ноцолтно. Гадаа харанхуу бас бороо их орж байсан тул нөгөө хоёр ноцолдож байгаад халтраад хавцал руу өсөрчихнэ. Ингээд Сеүг түргэн тусламж дуудан нөгөө хоёрыг эмнэлэгт хүргэнэ. Гэвч хүү ухаангүй сэхэн амьдруулах тасагт хэвтсэн байлаа. Сеүг багшийнхаа алсан хүнийг олох гэсэн хэрэг бүтлгүүцэнд уурлаж харагдана. Сеүг машинаа бариад нэг газар руу яарна. Тэр багшийнхаа ажиллаж исэн эмнэлэг дээр нь ирсэн байлаа. Багшийнхаа өрөөнд орж ирээд нөгөө олсон бүгжөө урдаас нь гарч ирээ шидчихнэ. Зөвхөн үүний төлөө миний амьдралыг та там болгож байгаа юм уу? Найзыгаа анханасаа алахыг хүсэж байгаагаа надад хэлсэн бол би танаар алуулахгүй би өөрөө алчиж чадах байсан гэд багштаа уурлана. Ингээд багш гэрлүүгээ яваа үзэгдэл гарна. Багш гэртээ ирээд гэрийн үйлчлэгчээ харж бай гэж тушаана. Тэгээд гэрийн үйлчлэгчээ гарсны дараа өөрөө гэрээсээ гараад ой руу алхана. Ойн гүнд нэгэн агуулга байх бөгөөд тэр агуулгаас найзынх нь олон жилийн өмнө анх уулзахдаа унаж байсан Rolls машиныг гаргаж ирсэн байлаа. Ингээд үзэгдэл солигдож олон жилийн өмнөх рүү очино. Багшийн найз нь машинаа унах гэж яваад бариул дээр нь нэг зүйл наалтсан байлаа. Бариул дээр наагдсан зүйл эвгүй үнэртэй бөгөөд багш түүнийг арчгээд нэгэн салбитаг өгнө. Найз нь ч гараа арчаад үзэгдэл солигдно. Одоо цаг ирж багш нь машиныг унан давхиж яваа харагдана. Гэтэл замдаа зогсоод нөгөө цагтаа багш нь машиндаа суулгана. Тэр цагтаа бас гар нь эвгүй зүйл наалтсан гэдгийг хэлээд багш түүнд нөгөө салбитгээ өгч харагдана. Цагдаа гараа арчиж байх зураа нөгөө цогцсноос олдсон амтны үсний шинжилгээ гарсан Добермен гэдэг нохооны үс болгон тогтоогдсон гэж хэлээд гэхдээ эмчээ таны дээр ирсэн шавчин Добермен нохоон тижээдэг мөн тархины мис засагч шүү дээ гэж хэлнэ. Ингэж хэлж дуусаагүй байтал цагдаагийн толгой нь эргээд нүдэн анина. Үзэгдэл солигдож багш найзыгаа алж байх үе дээр очисон байлаа. Багш найзынхаа хүзүүнд хутга тулгаж байгаад хүүтэй нь яриулсан хэсэг гардаг. Ингээд багш нь найзыгаа алсан нь тодорхой болоод кино дуусна. За ингээд өнөөдрийн 4-р ангитай хамт байсан та бүхэндээ маш их баярлалаа. Манай сувгийг дэмжиж лайк, subscribe маш их дараарай. Баяртай.